програмчлалын талаар жоохон илүү дэлгэрүүлж хэлхийг хүслээ. Одоо бидний эргэн тойронд байгаа бид нар өдөр болгон цаг минут тутамд програмчлагдаж байдаг. Юугаар вэ гэвэл бид нар одоо үзэж харж сонсож байгаа бүх зүйлүүдээр бидрийг болоод сонсож байгаа хөгжмөөр програмчилдаг. Үзэж харж сонсож байгаа кино тий одоо телевизийн олон ангид кинонууд, телевизийн шоунууд тий тэгээд бүх төрлийн кино одоо ярилцлагын нэвтрүүлэгч юм тий бүх зүйлүүдээр ер нь бидрийг тархийг бодвол зогсоо заагүй програмчилж байдаг. Тэгэл бид нар шууд ингээл байнга сошиал медиа хардаг тий юу олж ийн яаж ийн ингээл цаг минут болгонд ингээл ороод хараад байдаг. Тэр бүх зүйлүүдээр бидрийг ингээл зогсоо заагүй бидний тархийг болвол програмчилж байдаг. За тэр програмчлал дундаас бас хэд хэдэн том зүйлүүд бас байна. Энэ дэлхийг удирддаг одоо гэр бүлүүд гэх юм уу те дэлхийг удирддаг энэ том систем болол хүн төрөлхтнийг хооронд нь хуваах зорилготой байдаг. Хүн төрөлхтөн хоорондоо ингээд эвдээ найртай биш те байнга ингээд дайн дүжимтэй би бинийг үзье яддаг. Би бинийг үзэж чаддаггүй те ингээд бүхэл төрлийн зүйлүүдээр бол ингээд хүн төрөлхтнийг эртээр үеэс бол хувааж ирсэн. Хүн төрөлхтөн хуваагдсан байгаа цагтаа бол ямар ч хүчгүй байдаг. Тэрийг бол тэр системийн хойнд байгаа одоо хүн гэхүү одоо өөр биетүүд гэхүү те тэд нар бол маш сайн мэдж байгаа болохоор маш үр дүнтэйгээр маш олон 100 жил одоо энэ хүн төрөлхтнийг хувааж ирсэн байгаа. Тэр хувааж ирсэн том зүйлүүд бол хамгийн том зүйл бол эхлээд шашин байсан. Шашнаар хүн төрөлхтнийг итгэл үнэмшлээр хувааж ирсэн. За дараа нь тэгэж явж ирж байгаа улс төр болсон. Улс төр дотроо бол намнууд байгаа тийм. Ардчилсан нам, хувьсгал нам ч юм уу тийм. Өөр олон намнууд юу гэдэг. Тэгэл улс орн болгоныг ингээл хил тогтоогоол өөр хил соёлуудтай болгоол хуваагаал тэв гээл хуваагаал тийм. Улс орнууд хоорондоо бие бинийг үзэж чадахгүй бие бинтэйгээ дайлдаж дайн зардаж дайн хийж ирсэн тийм ээ. Тэгээд сүүлд нь арьс өнгөөр бие биенийг ингэж ялгарладаг тийм гадуурхдаг. Тэгээд баян орон, хөгжилтэй орон, өндөр хөгжилтэй орон тийм ядуу орон ч юм уу тийм бүх энэ байдлуудаар ингээд бидрийг хувааж ангилдаг. Улс орнууд ингэж хооронд хуваасан бол улс дотроо хүмүүс хагарч штэ тий. За энэ бол баян айлын хөлт, энэ бол тааруу амьдралтай айлын хөлт ч юм уу. За энэ бол ардчилсан намын гишүүн, энэ бол хувьсгал намын гишүүн ч юм уу тий. За энэ бол ингээд буддын шашинтай хүн, энэ бол христийн шашинтай хүн, энэ бол лалын шашинтай хүн ч юм уу тий. Ингээл хүмүүс бие бинийгээ ерөөс үзэж чадахгүй чи бол манай талын хүн биш. Ингээл бие биетэйгээ ингээд айгүй хил ам хийдэгтэй. Одоо бид ингээд сошиал медиаар одоо ингээд сонгуул болох чинь ингээд айгүй их одоо тэрийг бол харна тийм ээ. Одоо харж байна. Цаашдаач бүр илүү харах болно. Энийний цаана бас л том зорилго байгаа байхгүй тийм. Бидрийг хооронд хуваах, муудалцуулах, хэрэлдүүлэх. Энэ бүх үеүүдэд бид нэр өөрсдийнхөө хүчийг хүч энерги алдчихдаг. Бид бүгд улам ингэж ичгэрдэг. Хүнд итгэхээ байдаг те. Хүний итгэлийг даахаа байдаг. Энэ хагарал хуваалцал бол биднэрт ямар ч хэрэг ашиг байхгүй. Энэ бүх зүйл бол том жүжиг. Манайхаа өсвөл хэлжсэн л да. Энэ дай яагаад болоод байгаа юм бэ? Эдгээр ч одоо ингээ хоорондоо уулзаж уулзраагчиж болтгоо мөн гэж байгаа байхгүй. 6 настай хөгц штэ тий. Жохон 6 настай хөгд ийм юм бодож оглоод ахтчаа. Насанд хүрсэн одоо энэ улс орныг тэргүүлж байгаа хүмүүсүүд үнэхээр л улс орноо гэдэг болвол тий. Тийм зорилготой ажилдаг байсан болвол хэн ч гэсэн дайныг хүсэхгүй тийм ээ. Тэгтэл бол тэдний
зорилго бол амар тайван эрүүл энх аз жаргал бол биш. Энэ дэлхийд амьдарч байгаа хүн болгоныг хооронд нь хуваалцуулах, модалцуулах зорилготой ийм том програм явагдчихэдэг. Харамсалтай нь энийг маш олон хүмүүс ойлгохгүй энэ том жүжиг дотор нь орчоод бүр ерөөс ингээл бүр тэрэнд нь итгэцэн ингээл хил ам хийгээл те би битгээ хуваалцаал хэрүүлэх ам хийгээл би бинийгээ доромжлол хинт ч хэрэг байхгүй те ийм хил ам хэрүүлээс хинч хожихгүй хүн болгонд л иймэрхүү зүйлд орооцолдож явж байгаа хүн болгонд л алдчихж байгаа. Ийм том зүйлүүдээр энэ шашин гэдэг том зүйлүүдээр энэ улс төр гэдэг том зүйлээр эдийн засаг гээл те энэ бизнес гэдэг бүх зүйлүүд хооронд нь хүмүүсүүд хуваалцж яадаг. Хувааж байгаа байхгүй те. Чи одоо миний бизнесийг бараг авлаа те. Миний өрсөлдөгч гараад ирсэн байлээ. Энд эдрийг одоо манай үйлчлүүлэгчийг авч байна. Бас яаж хийж байгаад энэ эсрэг талаа одоо устгаж хайхгүй бол бид нар одоо ашиг олохгүй боллоо. Гэлтэй. Хинч би бинийг ингээд ашгүйтэй те хамтдаа ангаагаа хийж бүтээ гэлтэй. Нэгдээл нийлий гэж хинч би бинийг харахгүй байгаа хгүй те. Ганцаараа л те бүхнийг эзэмшиж байх юм бол хаад жаргалтай утга учиртай сайхан амьдрал нь болчихно гэж бодоод идэв шиг байна. Тэгээд бид нар одоо ингээл Америкт амьдарч байгаа. Америк одоо том одууд гэж ярьдаг шүү дээ, Холливуудын. Тэр хүмүүс шиг одоо эрх мэдэлтэй за тэр хүмүүсийн эрх мэдэлж явах те. Бас л одоо тэр системийн л гар хөлөд л байгаа шүү дээ, тийм. Бас л энэ програмчлалт гар бие оролцоод явж байгаа хүмүүс байгаа. Тэгээ яг тэнд донд мэдээж хэрэг сэрцэн ухамсараас ирээдсэн бас мундаг сүнснүүд хүмүүс бий. Тэдний нэг бол Jim Carrey гэдэг жүжигчин байгаа тийм. Тэр хүний хэлсэн үг гэдэг л да. Хүн болгон алдар нэр хүндтэй энэ баян шинэлэг болж үзээсэй. Нэг ч удаа болтугай. Тэр бүх зүйл эцсийн биднэрт аз жаргалыг хүсээд байгаа, хайгаад байгаа тэр сэтгэлийн амар амгалан утга учирыг болоод өгдөг гэж хэлсэн. Тэгээ тэр хүн маань энэ талаар ингээд айгу чанга ярьж эхэлснээс болоод өөрийнхөө энэ карьер нь болоод устж эхэлсэн байгаа тийм. Үннийг ярьдаг хүмүүсийг үнэхээр үннийг ярьж байгаа хүмүүсүүдийг бол энэ систем болоод устгаж өгөө хийдэг. Тэр жишээнүүдийг бид нар ч гэсэн маш энэ тэмдгүү Монголд ч гэсэн харж болно тийм ээ. Яагаад гэвэл бид нар үннийг хүсэхгүй байна. Хүмүүс үннийг яг битгий мэдээсэй гэж бодож байгаа тийм. Энийг том жүжигэн дундаа л ингээл төөрөөл савчаал тийм. Утга учираа ойлгохгүй. Аз жаргалгүй хоосон мэдрэмжээр дүүрэн юуны ч төлөө амьдраад байгаа гэдгийг ч ойлгохгүй хүмүүсийг яваасаа тийм. Тэрнийхээ хараад өөрсдийнхөө тэр энерги анхаарлаа төвлөрүүлж байгаа тэр зүйлүүдийг нь хүн төрөлхтөн бодит болгодог байхгүй. Бид нарт чинь гол тэр агуу хүчин байгаа да. Системийн ард байгаа биетүүдэд бол юмыг bijүүлдэг материаллаг болгодог хүч байхгүй. Хүн төрөлхтөнд бий. Тэ? Тэгээ тийм болохоор бидний энэ анхаарал юун дээр явж байна? Бидний анхаарлыг бол энэ сөрөг зүйлүүд рүү төвлөрүүлэхээр бидний юун дээр анхаарлаа төвлөрүүлж юунд анхаарлаа өгч байна? Тэр зүйлүүд бол энэ материаллаг болж бийжиж бий болдог. Тийм болохоор л одоо энэ мэдээгээр дандаа л болж бүтггүй зүйлүүд ихийг харуулж байгаа зү тэ. Өвчин, дайм, самуу, эдийн засгийн хямрал гэл тэ. Хүмүүс ингээл хамаг нөгөө нэг айдаг санаагаа зовоодог зүйлүүд дээр ингээл байнга анхаарлыг төвлөрүүлж байгаа байхгүй тийм. Тэгэл ингээд дэлхийн нийтээр иймэрхүү юмнуудаар ингээл хүн болгон анхаарлаа төвлөрүүлчихээр яг энерги өгчхөөр тэр нь бийждэг.
Тэгээ энэ талаар бол би өөрийнхөө нойрсож буй бурхад гэдэг ном дээрээс бичсэн байгаа. Яагаад би тэр номоо нойрсож буй бурхад гэж нэрлсэн бэ гэвэл хүний биетэй тэгээ яг цэвэр сүнсэн биетэй тэр хүмүүсүүд бол амьд яваа бурхан гэдэг бид нар бол ойлгохгүй л яваад байгаа байхгүй тий. Тэрийг бол шашин маш чадварлагаар ашигладаг. Чи бол өчүүхэн хүн амьдралаа сайхан дээшлүүлэхийг хүсэж байгаа бол ямар нэгэн бурханд мөрөхтэй Будда байна уу, Есүс байна уу, Лал байна уу тий. Тэр бурханд мөрөх юм бол чиний амьдрал магадгүй дээшилж магадгүй, өвчнөөсөө салж магадгүй гэж амар тийм манипулейт хийж байгаа байхгүй тий. Тэгтэл чиний дотор чи болж бурхны одоо энэ дэлхийн ертөнцийн хэсэг чи шүү тий. Чамд өөрийнхөө амьдралыг өөрчлөх хүснээрээ бүтээх тэр хүч ухаан төвчээр чамд байгаа, чиний дотор байгаа гэдгийг бол ямар ч цаашин хэлж өгдөг. Би бас бага хахтаа гэр бүлийнхэн бүгдээрээ буддын шашинтай хүмүүс байдаг байсан. Гайхаад байдаг байсан байхгүй ингээл нэг буддын хөшөө тавьчаал тэрэндээ мөргөөд тах юм те. Би жоох хөвгт харж байгаа байхгүй нэг хий хоосон баримлд ингэ мөргөөд тах юм те. Ямар сони юм бэ гэж би хардаг байсан. Тэгээ сүүлдээ нэг жоохон 13 4 хүрээд Иесусийн бас сүмд явж исэн. Тэгэл бас л нэг юм л ингээл нэг сургаал гээл юм уушаал бас л нэг юм мөргөөд яваад байгаа байхгүй те. Тэгэл 17 8 өрөөл надад нэг л тэгж бас их сүртэй таалагдаагүй. Тэгэл хайгаа тайгаа сүлд нь яваад ирсэн чинь энэ сүнслэг оршихуу гэдэг зүйлтэй болол шашнаа шал өөр. Чиний дотор бурхан бий тэ одоо ингэ яриад байгаа янз бүрээр тэрийг бол тодорхойлж хэлдэг л тэ бурхан гэж маш олон хүмүүс ойлгодог. Сквал сүнслэг оршихуу ч юм уу дэлхийн ертөнц ч юм уу тэ сквал бол үүсэл гэж их бас ярьдаг тэ. Энэ бүхэн болоод би хүн болгоны дотор би хүн болгон энэ хүчээ өөртөө нээж илрүүлж чөлөөлж өгөх юм бол бид нар өөрийнхөө амьдралыг битгийл бусдын амьдралыг ч гэсэн өөрчлөх хүч бидэнд бий. Тэгээд энэ систем бол энийг тухайн хүмүүс ойлгочихгүй гэдгээс их айж байгаа байхгүй тий. Надад тэр хүчин байгаа юм биш тийм гадна орчин биш юм сүүнд биш юм бурханд энэ баримлуудад биш тий надад энэ хүчин байгаа юм биш тий гэдгийг хүмүүс ойлгочих юм бол энэ өөрийнхөө энэ анхаарал бидний төвлөрч байгаа энэ хаана юу энерги өгöd байгаа гэдгээ ойлгодог болчих юм бол хүмүүс тэднэрт хүчээ өгч ашиглуулахаа болоод энэ дэлхийг өөрийнхөө амьдралд тийм амар тайван, их тайван амьдралыг аз жаргалтай, эрүүл их, хайраар дүүрэн, утга учиртай бүтээлч сайн сайхан амьдралыг өөртөө бүтээгээд эхлэхээр бусад хүмүүсийн амьдрал ч гэсэн нөлөөлж эхэлнэ шүү дээ тийм. Тэгээ нийгмийн уг нь бол өөрчлөх бол айгүй амархан. Хүн болгоо ингээд энэ зүйлийг ойлгоод эхэлчих юм бол хинч дайм зовлон хүсэхгүй тийм ээ. Тэгтэл энэ систем хүн болгоно энэ хүн төрөлхтөн дээр айгүй том манипулейт хийж байгаа болохоор хүн төрөлхтний анхаарлыг энэ зовлон ядуу байдал, хүчгүй байдал, айдас дээр энэ анхаарлыг авчираад байгаа байхгүй. Энд бидний анхаарал төвлөрд гэдэг зүйл маш хүчтэй. Хаана бидний анхаарал төвлөрөд явж байна, тийшээ бидний энерги явж байдаг. Хаана энерги очино, тэр зүйлүүд материал болж байдаг. Тэгээ одоо ингээд нөгөө сүүлийн manifestation гэдэг зүйлүүд бас айгүй мод болоод байгаа шүү дээ тийм. Сүүлийн 15 жил ч гэсэн би энийг manifestation гэдэг зүйлүүдийг өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлээд үнэн гэдгийг нь бол мэднэ. Юунд дээр бид анхаарлаа маш хүчтэй өгч ин тэр зүйлүүд одоо амьдрал дээр биелж бид нар тэр зүйлүүдэд амьдралгаа татаж оруулж ирдэг. Тэгээ бодоод үзлээ та нар хүн болгоо энэ дэлхий дээр амьдарч байгаа. За хүн болгоомж чадахгүй маа гэхэд 50% ч юм уу те хоёр хүний нэг нь маш их хэд баялаг амжилт аз жаргал эрүүл мэнд инх тайван
сэтгэлийн амар амгалан тий ийм сайхан зүйлэн дээр ингээд төвлөрөөд эхлэхэд л энэ манай дэлхий шууд өөрчлөгдөн гэж боддоо. Гэтэ угаасаа бол одоо өөрчлөгдөж байгаа. Хүн төрөлхтөн сэрж байна. Тэгээд эерэг энергиуд болоод сөрөг энергиудаас бол хэд дахин илүү хүчтэй байдаг. Тэгээд тийм болохоор энэ шашаан, энэ улс төр нийтийн засаг гэсэн энэ нэг иймэрхүү чинь бол нэг цирк жүжиг явагдаад байгаа байхгүй тий. Энээсээ гараад хаашаа ухраад энэ бүхнийг ингээ нэг том зургаар нь харах гад ойлгох гад хичээгээд үзээрэй. Тэгээ тэрнээс гарсан цагт хүн үнэхээр өөрийнхөө гоё хинбэ гэдгээ ойлгоод үнэхээр би ч л энэ амьдралаа бүтээгээд байгаа юм биш үү? Надад л тэр гол хүчин байгаа юм биш үү? Би амар тайван байгаад тий өөрийнхөө дээд хүчтэй холбогдоод өөрийнхөө энд ирсэн зорилгоо биелүүлэхийн тулд авьяас чадвараа боломж болж байгаа ингээд нээгээд ямар ч айхаа айдасгүй зоригтой хэлий гэснээ хэлээд хий гэснээ хийгээд хүн явах юм бол бидний амьдрал бол бид нар өөрсдөө амьдралыг хүснээр бүтээх хүч хүн бүрт бий. Тэгээ тийм болохоор тэр хүчээ сэрэх цагууд бол аль хэдийн болсон байна. Болсон болоогүй жижигүнд болсон болоогүй дүр үсгээд яваад ах шаардлага одоо ерөөсөө байхгүй. Тэгээ тийм болохоор энэ талаар танилцсан өнөдөр ярихыг хүслээ.